387 дугаар анги. Намайг эзнэрээ сонгох. Юу? Хэдэн зуун жилийн турш хэн ч энэ асуураа сүнс сүхийг суулж чадаагүй юм уу? Тэдний үгийг сонссон Чүфэнд нэг л таагүй мэдрэмж төрлөө. Хэдэн зуун жилийн турш хэнийч суулж чадаагүй элит Зевсхийг тэр суулж чадна гэж юу? Одоо түүнд буцах зам байхгүй. Элит Зевсхийг суглахгүй л бол бусдыг аврах нь битгий хэл өөрийгөө ч аварч чадахгүй. Чүфэн, надад бие өгч вэ? Үхэл амьдралын зааг дээр зогсож байхад нь Эгигийн ялдам хоолой сонсогдлоо. Түүнийг сонссон Чүфэн ч эргэлзэлгүй биехэн удирдлагыг Эгид өгөв. Асура сүнс сүхний нэрэнд Асура гэсэн үг байсан болохоор Эгитэй холбоотой байх гэж тэр таамагласан юм. Бүүм! Чүфэн бие Эгид өгсөн даруйд түүний биеэс тесрэлт гарах шиг болж хүчирхэг энергийн давлгаа араараасаа давлгаалж эргэн тойрны агаар хүртэл морих шиг болсон юм. Их хэмжээний хар манан Чүфэний биеийг тойрон эргэлдэхдээ сүнсний орилон араатны улаамит авэ зогсолтгүй гаргав. Энэ жаалд юу тохиолдод байна? Чүфэнийг харсан хоёр хаан мангасын царайч цонхийн айдас давтлаа. Тэдний үзлийн ам нь анган гүн цочролд орсон юм. Тэд Чүфэнтэй хамгийн ойрхон байсан болохоор түүний биеэс ялгарч байгаа аимшигтай аураг маш тод мэдэрч байв. Юу ч айдас давтуулах чадалтай тийм хүчирхэг аимшигтай аура. Хамгийн чухал нь Чүфэний биеэс ялгарч байгаа аура Асура сүнс сүхнээс ялгарч байгаа ауратай адилхан байсан юм. Энэ мэдрэмж одоо л онцгой чадвараа ашиглаж байна уу? Яг энэ үед хурдтай зугтаж байсан Зээлийн ч болж байгаа өөрчлөлтийг анзааран Чүфэний зүг ширтлээ. Үнэн дээр хүн бүрэл Чүфэний өөрчлөлтийг анзаарсан юм. Зээленийг хөөж байсан хоёр хаан мангас хүртэл байранда зогсоод өндөр тавцан дээрх Чүфэн рүү ширтэв. Энергийн даралтанд хоригдож байсан цэнлээ тэр хэдийн царай хүртэл маш ихээр хувирсан юм. Ялангуяа ертөнцийн сүнс бүлгэн болон Жеовгийнхны царай. Тэдний царайнд эц төгсгөлгүй цочрол тодрон ингэж хэллээ. Энэ гарцаагүй сүнсний ертөнцийн аура байна. Гэхдээ аль сүнсний ертөнц ийм хүчирхэг ауратай вүлээ? Чи яг хэн юм бэ? Урдаа зогсох Чүфэн рүү ширтэж байгаа хоёр хаан мангас гайхширсан өнгөөр асуулаа. Яг энэ мөчөд Чүфэний биеийг удирдах байсан Эги хүйтнэр инээмсэглэн ингэж хэлв. Би бол энэ Асура сүнс сүхний шинэ эзэн. Үгээ хэлж дуусаад Чүфэний гар сүхний бариулаас чанга гихч натгаад дээш татах үед хүчтэй тесрэх чимээ гарч агаар дээр байсан чулуун тавцсан буутран унсан юм. Яг энэ үед Асура сүнс сүх аль хэдийн Чүфэний гарт атгагдсан байлаа. Би энэ элит Зевсхийг авчихлаа. Эги хайртай шүү. Асура сүнс сүхийг сугалсны дараа Эги Чүфэний биеийг эргүүлэн өгөх үед Чүфэн ч гартаа байх Асура сүнс сүхийг маш сайн мэдэрч байв. Тэр том хүнд сүхийг шийдэх юм бол унсан газраа агуй үүсгэхээр тийм хүнд байсан юм. Гэхдээ тэр сүх Чүфэний гарт байхдаа хэвэн л жинтэй мэт байлаа. Хамгийн чухал нь Асура сүнс сүхийг барьж байхдаа тэр асар их хүч мэдэрч байсан юм. Хэр хүчтэйг нь мэдэхгүй ч гэлээ Эгигийн онцгой хүчтэй адилхан чимшиг өөр чимшиг байлаа. Хамгийн чухал нь Асура сүнс сүхийг бүрэн эзэмшчих юм бол тэр Тэнгэрийн төвшний хүмүүстэй ч тулалдаж чадна. Ялахгүй юмаа гэхэд энэ тэнцүү тулалдана. Тэр жаал Асура сүнс сүхийг сугалчихлаа. Арай! Яг энэ үед дөрвөн хаан мангас гүн цочролд орж цусан улаан нүд нь айдсаар дүүрсэн байв. Зүгтцгаая! Гэнэт дөрвөн хаан мангас эргэж хараад байдаг хурдаараа зугтлаа. Хурдан араас нь бид тэднийг зугтаалгаж болохгүй.
Яг энэ үед Чүфэний доороос үгээр илэрхийлэхийн аргагүй хүчирхэг аураанууд ялгаран 4 хаан мангасын хойноос хөөлөө. Гэвч тэд хоосон буцаж ирсэн юм. Тэгээд бүгд л Чүфэний гарт байгаа асуура сүнс сүх рүү ширтэв. Зарим нь өөрсдийн эрэхгүй шүлсээ залглаа. Энэ бүхнээс харвал тэд Чүфэний сүхийг ямар их хүсч байгаа нь тод байв. Та нар яах гээд байгаа юм? Чүфэн энэ асуура сүнс сүхийг авсан болохоор түүнийх гэсэн үг. Тэдний царайг харсан зээлинч түргхэн гэгч нь Чүфэний хажууд ирээд чангаар хэллээ. Авхай, тэгж хэлж болохгүй шүү. Асуура сүнс сүх анхнаасаа эзэнгүй зүйл байсан. Одоо энэ жаалын гарт байлаа гэд түүнийх гэсэн үг биш үсттэй. Тийм шүү. Энэ элит зэвсгийн төлөө манай Юнган сургууль 2 тэнгэрийн төвшний тулааны мастраа алдсан гэж Юнган сургуулийн захирал гашуудан хэлв. Танаа Юнган сургууль 2 тэнгэрийн төвшний хүнээ алдсан. Манай нуугдмал цагаан бүлгэм 3 тэнгэрийн төвшний хүнээ алдсан. Тэд бүгд манай бүлгэмд их хувь нэмрээ оруулсан хүмүүс гэж нуугдмал цагаан бүлгмийн ахлагч давс нэмлээ. Манай эрхчлөөд хөндийч бас 3 тэнгэрийн төвшний хүнээ алдсан. Энэ бол манай хөндийн маш том гарц хохирол гэж эрхчлөөд хөндийн ахлагч толгоогоос эксрэв. Тэднийг сонсоод Чүфэн доош харан хідэн 10 цогцснууд байхыг харлаа. ертөнцийн сүнс бүлгэм Жеовг болон бусад бүлгэмүүд цөөхөн тэнгэрийн төвшний хүмүүс алдсан ч гэлээ шаргацсан хүмүүс мерсээр харагдаж байлаа. Ам үргдсэн ахмадуудад харамсаж байна. Гэхдээ үнэн үргэлж хатуу байдаг. Тэдний асуура сүнс сүхний төлөө өгсөн нь надад ямар хамаатай юм? Би ямар тэднийг тэр тойрогт оруулсан юм уу? Би тэднийг үхэлд хүргээ юу? Би та нарыг аврахыг хүсээгүй байсан бол ингэж их эрсдэлд орох шаардлага байсан юм уу? Би амь насаа дэнчин тавин та нарыг авраагүй бол та нар энд ингээд зогсож байх уу? Яасан? 9 нутгийн захирагчд байж сайхан сэтгэлийг минь өс хонзон болгох нь гэж Чүфэн хүйтнэр ширтэн хэллээ. Түүний үгийг сонссон тэдний царайч Ярван чимээгүй болцгоов. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 388 дугаар анги. Элит зэвсгүүдийн хаан. Найз Чүфэний хэлсэн зөвөө. Хэрвээ тэр гарч ирээгүй бол бид бүгд өгөхгүйсэн. Тэгээгүй бол бид энд ингээд байж байх уу? Гэтэл та нар бүгд түүний элит зэвсэгт шуналтж байдаг. Та нар үнэхээр сайхан сэтгэлийг үзен ядалт болгомоор байгаа мó? Яг энэ үед ертөнцийн сүнс бүлгмийн дэд захирал Гао Цзи Чүфэнийг өмөрөн үг хэллээ. Дэд захирал Гао, тэгж ярьж болохгүй шүү. Бид элит зэвсгийг хүслээгээд сайхан сэтгэлийг үзен ядалт болгож байгаа юм бол таны Чүфэнийг хамгаалж байгаа чинь ч бас элит зэвсгийг авахын тулд биш үү? Бүгд л Чүфэнийг танаа ертөнцийн сүнс бүлгмэх гэдгийг мэднэ шүү дээ. Гэнэт нүүр дүрэн инээмсэглэлтэй өвгөн ам нээлээ. Гэхдээ түүний инээмсэглэл нь маш хорон харагдав. Тэр Чүфэний гарт байгаа асуура сүнс сүх рүү нүд салгалгүй ширтэж байсан юм. Тэр бол Жеовгийн дэд ахлагч Жеян. Чи Жеяны үгийг сонссон дэд захирал Гао хөмсгөө зангидав. Тэр яаж ч Чүфэний талд орсон бусд нь түүнийг хувийн ашиг хонжооноос болж л тэгж байгаа гэж бодож байсан юм. Тийм ээ, Чүфэн биднийг аварсан. Тэрийг хүлээн зөвшөөрч байна. Бид түүнд талархаж байгаа учраас түүнийг илэрхийлнэ. Гэхдээ асуура сүнс сүх бол эзэнгүй зүйл. Тэр суглаж авсан гэд эзэн нь уулзах гэсэн үг биш үсттэй. Бас бид бүгд л энэ элит зэвсгийн төлөө амиа дэнчин тавьсан. Тэглээж тэр иймхэн хүчтэй байж элит зэвсгээ хамгаалж чадах юм уу? Элит зэвсэгтэй байсан цагт тэр үргэлж аюул дунд амьдрах болно гэж Жеян үргэлжлүүлэн хэлэв. Тийм шүү. Дэд ахлах Жегийн зөв. Чүфэн биднийг аварсан учраас бид түүнд талархаж байна. Манай Юнган сургууль түүнд 10,000 парафаунд бэлтгэл өгөхөд бэлэн байна гэж Юнган сургуулийн захирал түргхэн хэллээ. Манай галт бурхан сургуульч бас 10,000 парафаунд бэлтгэл өгнө.
Манай нуугдмал цагаан бүлгэмч бас эрх чөлөөт хөндийч бас адилхан. Манай элдний бурхан хөндийч бас Чүфэнд бидний амийг аварсанд талархаж 10,000 парафаунд бэлтгэл өгнө гэж бүлгэмүүдийн ахлагч нар хэллээ. Тэд Чүфэнийг гарах гарцгүй болгож байсан юм. Чүфэн, манай Жиовг чамд 20,000 парафаунд бэлтгэл өгөх болно. Гэхдээ чи энэ асуураас үнс сүхээ авч болохгүй. Энэ бол бид бүгдийн дундын өмч гэж Жеян инээмсэглэн хэлв. Та нар миний элит зэвсгийг хэдхэн 10,000 парафаунд бэлтгэлээр авах гээв? Дид ахлах, танаа Жеовгийн өргөст хоёгийг хэдхэн 10,000 парафаунд бэлтгэлээр хүн авъя гэвэл та өгөх үү? гэж Чүфэн хүүтнээр асуулаа. Тэр эдгээр хөгшчүүдийг ийм ичхүргүй байна гэж төсөөлч байсангүй. Сайхан сэтгэлийнх нь хариуд ёстой л ус цацах шиг болсон юм. Найз минь тэгж ярьж болохгүй шүү. Асуураас үнс сүхвэл эзэнгүй зүйл. Хэзээд чинийх болчихсон юм? гэж Жиовгийн дид ахлах залтүнэг мэт инээмсэглэв. Тийм шүү, залуу найз минь, чиний гарт байгаа болохоор чинийх гэсэн үг биш үсттэй. Би ч бас тэгж бодож байна. Асуураас үнс сүх эзэнгүй зэвсэг, харин ч энэ дууга бүх хүмүүсийн өмч гэж хэлж болно. Бяцхан найз минь, чи ганцаараа үүнийг өмчөрхөж болохгүй гэж хөгшчүүд ар араасаа ам нээлээ. Яг энэ үед Чүфэний гарт байсан элит зэвсэг гэрэлтэж агшиж эхлэв. 2 метр урт том сүх жижигхэн гэрлийн цацраг болон алга болчихлоо. Юу болсон бэ? Элит зэвсэг хаашаа алга болчих вэ? Үүнийг харсан өнөөх шуналтай хөгшчүүд ч сандралдаж эхэллээ. Тэдний нүдэн бүлтийн эргэн тойрноо шинжиж эхэлсэн юм. Элит зэвсгийг тэд маш ихээр хүсэж байсан болохоор хэнч тэрийг алдахыг хүсэхгүй. Жишээлбэл элдний бурхан хөндий жижигхэн бүлгэн байсан. Тэд бурханы модон элд элит зэвсгийг олсныхон дараа л одоогийн хэмжээнд хүрсэн. Тэдний байр суурь асар хурдтай өссөн гэж хэлж болно. Хүлээ, битгий сандар. Яг энэ үед дид ахлах маш тайван байсан ба Чүфэний атгсан гар руу ширтээд ингэж хэллээ. Чүфэн, алгаа дэлгээд бидэнд харуулаач. Түүний үгийг сонссон хүн бүрэл Чүфэний гар руу ширтлээ. Чүфэн ч эсэргүүцэж чадахгүй юм болохоор алгаа удаанаар дэлгэв. Тэнгэр минь, гоо тэр Чүфэнийг алгаа дэлгэх үед Жиовгийн дид ахлах ертөнцийн сүнс бүлгэмийн дид захирал хоёроос бусд нь бүгд гүн цочролд орсон юм. Учир нь Чүфэний гарн дээр нэг шивээс байсан ба тэр нь дөнгөж сая алга болсон асуураас сүнс сүхний зураг байлаа. Чүфэний алган дээрх асуураас сүнс сүх ердөө зурагч гэлээ яг л бодит юм шиг харагдаж байсан юм. Сайн харах юм бол асуураас сүнс сүх жижигхэн болтлоо агшаад Чүфэний алган дээр наалтчихсан юм шиг харагдаж байв. Энэ эзнээ сонгочихлоо. Эзнээ сонгодог элит зэвсэг байна. Яг энэ үед хүн бүрэл гүн цочролд орцохоос юм. Тэдний нүүрэн дээр гайхшрал, хүндлэл, атаархал зэрэг тодорч байлаа. Жиовгийн дид ахлахын царай хүртэл ховирсан юм. Эги, юу болоод байна? Яагаад элит зэвсэг миний алганд орчих вэ? Чүфэн тэр элит зэвсгийг алга руу норохыг мэдэрсэн ч гэлээ. Юу болоод байгааг мэдэхгүй байлаа. Тэнгээ элит зэвсэг чамайг эзнэрээ сонгосон байна. Энэ чамтай нэгэн бүхэл болсноор чамаас өөр хинч тэрийг ашиглаж чадахгүй гэж Эги тайлбарлав. Тийм зүйл байдгийм үү? Тэгэхээр Жиовгийн өргөст хоёг Мурон юугийн тэнгэрлэг модон элд тэднийг эзнэрээ сонгоогүй гэсэн үг үү? гэж Чүфэн асуулаа. Мэдээж үгүй. Бүх элит зэвсгүүд эзнээ сонгох чадaltaй гэж бодоо юу? Эзнээ сонгох чадaltaй элит зэвсгүүд бол элит зэвсгүүд дундаа хаан гэсэн үг. Хүч чадал чанар гэд бүх ямаараа энгийн элит зэвсгүүдтэй харьцуулшгүй.
Чиний асуураа сүнс сүхний өмнө жие овгийн өргөст хуягч вэ? Мурон юугийн тэнгэрлэг модон элдэж вэ? Хумхын тоосол гэсэн үг. Эзнээ сонгодог элит зэвсгүүд бол жинхэнэ элит зэвсгүүд. Харин эзнээ сонгож чаддаггүйнүүд нь бүгд эвдрэлтэй гаж гэж хэлж болно гэж Эги тайлбарлав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.